За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За сууцгаа. За өнөөдөр удирлын 3 дугаар удирлын хамгийн сүүлийн өдөр тийм үү? За тэгвэл альва ажлыг өөр нь эхлээд эцэст нь одоо дуусахад юу нь яах ёстой гэдэг юм бэ? Дүгнэлт гаргах ёстой гэдэг юм байна тийм үү? За тэгвэл дүгнэлт гаргана гэдэг чинь юу нь юу гэсэн үг юм бэ? Хэн хариулах байх ш та? За. Дүгнэлт гаргана гэдэг нь альва ажлыг дүгнэж дараач улам сайн болгохыг болдог. Чи тэгвэл өөрийгөө одоо жишээ нь дүгнэнэ гэдэг чинь яг юугаа дүгнэнэ? Яг үнэ. Алдаага харгаснаа бид нар бас өмнө нь юугаа харах? Сайн байна. Тэгвэл бид нар ер нь одоо жишээ нь 3 дугаар удиралт ч юм уу тийм үү одоо ямар амжилттай байсан, ямар зүйл дээр одоо цаашид анхаарах ёстой юм бэ гэдгээ бас харгалзах ёстой юм байна тийм үү? За сайн байна. За тэгвэл бүгдээрээ альва ажлыг дүгнэхэд ер нь одоо амжилтаа алдаа дутагдлаа харах нь амжилтаа харах нь за тэгээ мөн би 3 дугаар удиралт яасан гэдгээ тодорхойлж болох уу бас? Ямар амжилт гаргасан, ямар зорилго тодорхойлсон гэдгээ дүгнэх нь чухал байх нь байна тийм үү? За тэгвэл бүгдээрээ манай сургуулийн зорилго юу вэ? Хэлэх хүүхд байна уу? Өөртөө итгэлтэй эрүүл зөвхөн төлөв. Сайн байна. За тэгвэл манай ангийн зорилго юу юм бэ? Эвсэг нарсаг хаах болох. Сайн байна. Тэгвэл бид нар ингийн тулд болохоор яах ёстой юм? Ураатай ажилдаг өшөө хүн бүр зорилготой байх ёстой юм байна тийм үү? Зорилготой анхаарах ёстой гэдэг юм байна. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр 3 дугаар удирлынхаа юу гарах вэ одоо? Амжилтыг одоо тооцъё тийм үү? За тэгвэл манай сургуулийн ураа бол энэ байсан юм байна. За тэгвэл амжилтын тайлангаа бүгдээрээ гаргацгаая 3 дугаар удирлынхаа тий. За тэгвэл амжилтын тайлангаа гаргахын өмнө багш та хэдэд нэг зүйл анхааруулъя. За тэгвэл энд ч бас багш нь бичсэн байгаа. За ийшээ бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Хичээлээс гадуур үйл ажиллагааны цагийн баримтлах дэг гэж бас байх ёстой тийм үү? Бид нар тэгвэл энэ цаг дээр юуг анхаарах ёстой юм бэ гэвэл за бие биендээ хүндэтгэлтэй байх ёстой юм байна. Хурдтай ажиллах юм байна тийм үү? За тэгээ хичээнгүй, хянамгай, хариуцлагатай гэдэг тгийг өнөөдөр бүгдээрээ яах нь вэ? Анхаарч баримтлах ёстой байдаг юм байна тийм үү? За тэгвэл өмнөх цаг дээр багш нь таа дээр яасан бэ те? Яг үнэ. Хүүхэд бүрээр амжилтын тайлангийн багш нь бичүүлсэн байгаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ энэ одоо бид нар бол 5 чиглэлээр бол амжилтын тайлангаа бичсэн байгаа. За одоо тэгвэл юу хийх вэ гэвэл бүгдээрээ за багш нь та нарт 2 янзын цаас хараагаад өгсөн байгаа тийм үү? За тэгвэл багшийнхаа тайлбарлагыг сайн анхаарж байгаарай бүгдээрээ. За энэ шар өнгийн цаасан дээр бүгдээрээ энэ одоо чи 3 дугаар удиралд гаргасан амжилтуудаас хамгийн том амжилт чинь чиний юу байсан гэдгээ энэ цаасан дээр бүгдээрээ бичээд тэгээд энэ одныхоо дотор талд нь наашуу заа юу. За дараагийнх нь бүгдээрээ тэгвэл 3 дугаар удиралд миний одоо амжилт гаргаж чадаагүй зүйл юу ер нь юу байсан бэ? Тийм үү? За тэгвэл тэр зүйлээ бүгдээрээ мөн би 4 дугаар удиралд энэ одоо амжилт гаргаж чадаагүй зүйлээсээ хамгийн түрүүнд энэ зүйлийг л амжилт гаргачмаар байна гэж бодсон зүйлээ ногоон цаасан дээр бичээд бүгдээрээ энэ одныхоо гадна талд нь наашуу. Тэгээ харгалзах хэсэгт нь бүгдээрээ наах нь байна тийм үү? За тэгвэл энэ даалгаврыг гүйцэтгэхийн өмнө эхлээд бүгдээрээ бодъё. Энэ 5 дундаасаа хай сайн бодож байгаа цонх нь байна тий. За эхлээд бүгдээрээ бодож байгаад 2 зүйлээ биччих. За миний амжилттай байсан хамгийн том зүйл нь юу вэ гэдгээ сайн бодно шүү. За тайлангаа сайхан уншаараа эргэж хараад за энэ тайлан дээрээсээ дүгнэлт хийгээрэй бүгдээрээ. Дуусч гинөө хүүхдүүд ээ. За инх мөнх дууссан юм уу? За дууссан бол агшлаа ийшээ аваачаа наачиж болно шүү. За дууссан хүүхдүүд нь харгалзах газар нь аваачаад наачих.
За би аль зүйл дээр хамгийн сайн амжилт гаргасан бэ гэдгээ бүгдээр нь аагаад хаана амжилт гаргахыг хүсэж байна гэдгээ. За багш нь хараадах юм. Оо сайн байна. За гаргалзах газар нь авчи тавиад байгаарай. За авчид наагаараа хан баяраа. За наац хүүхдүүд нь суугаад өгөөрэй. За урд нь аагаа суугаараа. За наац хүүхдүүд нь суугаараа. За урд наагаараа. Урдлаараа. Урд наагаараа. За бүгдээрээ тэгвэл би ер нь одоо 3 дугаар үйлрэлд ямар амжилт гаргаваа, ямар зүйлээр амжилт гаргахын гаргаж чадаагүй гэдгийг тодорхойлчлоо тийм үү? За эднэр дээрээс дүгнэхэд ер нь энэ 5 чиглэлийн тавуулан дээр нь амжилт гаргасан хүүхд ер нь байна уу? За танаа багаас байна уу? 5 чиглэл дээр тавуулан дээр нь амжилт гаргасан хүүхд хэн бэ? За эдний багаас тэ нанди эрдэнэ. За тэгвэл бүгдээрээ ингээ ардаа. Энэ 5 чиглэл дээр тавуулан дээр нь амжилт гаргаснаас хамгийн том амжилтаа ангийнхандаа бүгдээрээ ярьж үгүй. Тэгвэл чиний ер нь энэ том амжилтыг гаргахад юу нөлөөсөн тийм үү? За мөн өөрийнхөө туршлагаас ангийнхандаа ярьж үгүй. За бус нь сайн сонсороо ийшээ анхаар сонсороо. Би цааш шилжих хамгийн том амжилт гаргасан. Бүх хичээлээ ойлгож тагаа хүүхдтэйгээ зөв боловсроо ашиглаж чадсан. Хүүхдтэйгээ зөв боловсроо ашиглаж бүх хичээлээ ойлгоход манай ангийнхан залгууч хаадлаа хийсэн. Оо сайн байна. Өөр хэн туршлагаасаа хуваалцах вэ ангийнхандаа? Оо бэлгүй очир. За бусд нь бүгдээрээ сайхан сонс. Хамгийн том гаргасан улсын уралдаан туслал дугаар өгдөгөөр болсон. Тэмд өлөөсөн зөвхөн хичээлтэй анги хамт олон дэмжлэг. Оо сайн байна. За баяр үргээ бэлгүй очир сайн байна. За танаа багаас за хариулаад өгч. Би цааш хичээлд явах зохиолс мөн нөлөөлөл миний найз анги хамт. Оо сайн байна. За баяр үргээ. За танаа багаас хэн туршлага? За хаан баярыг огшно. За дараа нь төгөлдөр яриад. За төгөлдөр ихлэ ярьчих. Миний гаргасан амжилтуудаас хамгийн том нь олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тэрэн төлөөсөн зүйл манай баг хамт олон болон манай дасгалжуулагч анги. За баяр үргээ сайн байна. За хаан баярыг огшныг сонсъё. Миний хамгийн том гаргасан амжилт гэвэл уран сэлбэр хийж сурсан. Оо Нөлөөсөн зүйл гэвэл манай найзтай манай анги. Оо сайн байна. Баяр үргээ. За сэлбэрийн дугуйланд амжилтаа суралцж байгаа тий. За Оо яг үнэ өөрийнхөө биеийг нэлээд удаан хугацаанд эмчлүүлээ эрүүл болсон байгаа тий. За маш сайн байна. Баяр үргээ бүгдээрээ. За ингээд ер нь бол энэ дээрээс үзэхэд бол хүн бүр өөрийн гэсэн юутай байдгүй, амжилттай байдаг. Тэгвэл бид нар ер нь амжилтгүй байгаа зүйлээ цаашид амжилттай болгохын тулд ер нь яах ёстой юм бэ? Оо зориг тавиад цааш нь зорилгынхон төлөө өөрөө тасралтгүй хичээл зүтгэл гаргах ёстой байх нь. Зүгээр нэг зориг тавиад орхичвол тэр маань биелэхгүй. Биелэхгүй байх нь тийм үү? За тэгвэл бүгдээрээ энэ одоо амжилтгүй байгаа зүйлээ амжилттай болгохын тулд юу нь яах ёстой юм бэ гэдгээ за товчхон өөрсөн дээр нэг дүгнэлт хийгээд дэвтэр дээр бичтээ. За миний амжилтгүй байгаа зүйлээ би яаж амжилттай болгох вэ гэдэг дээр бүгдээр нэг эргэцүүлээ бичээдэг. За сайхан бодож жоод би юу хийвэл амжилттай болж болох вэ? Амжилтгүй зүйлээ. За дуусч гин үү? За
сонсоодохыг бүгдээрээ. Бусадтай юу танилцуулах хүүхэд байна уу? За инх зүйлийг багш нэг сонсоодох юм. Яриаг хүүхдийг асууж. Он сурчдаас өглөө авч хөшөө өгсөн дараа цаг хооронд үүсвэ. За сайн байна. Зорилго тавьж зорилго дээр бүгд хичээл шатахгүй байна. Оо яг үнэ. За ингээд өөрсдийнхөө амжилтаас хуваалцсан сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. За тэгээ энийгээ бүгдээрээ дараагийн 4-р улиралдаа яах нь одоо? Оо амжилт болгох нь байна тийм үү? Хүн болго өөртөө хичээх шаардлагатай юм байна. За одоо тэгвэл бүгдээрээ зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр зүйлийг анхаарах хэрэгтэй байна. За бид нэр ангийнхаа зорилгыг хангахын тулд юу нь яаж ажилладаг вүлээ? Оо, эв найрамдалтаа багаараа. За яаж багаараа ажилладгийг хэдэн баг болж ажилладгийг? Оо, 5 баг болж ажилладаг тийм үү? За тэгвэл баг бүр тус бүр өөртөө юу хийдгээ танилцуулчих. За танаа баг юу хариуцдгийг? Эрүүл манай баг болох нь эрүүл ангийн ариун цэвэр болон хүүхдүүдийн ариун цэвэр эрүүл мэндийг. Оо сайн байна. За эдний баг бол эрүүл мэндийн талаар ажилладаг баг байгаа тийм үү? За танаа баг юуны манай баг ангийн төлөвшөлт хариуцдаг байгаа. Оо сайн байна. Хичээлийн завсгалан цагаар төрийн дуудаад асуулт тэгээ хоорондын хугацааг шалгадаг. Оо яг үнэ эдгээр зүйл дээр анхаарч ажилладаг тийм үү? За танаа баг юу вэ? Манай баг болохоор сурлага ахиц амжилтын баг. Манай баг нь сургалтын ахиц амжилтыг дээшлэх талаар ажиллах. Оо сайн байна. За танаа баг яаж ажилладаг вүлээ? Манай баг болохоор цаг ашиглалтын баг байгаа. Хүүхдүүдийн хоцрол тасалтыг багасгаж тэгээ хүүхдүүдийн цаг хүүхдүүд. Оо яг үнэ маш сайн байна. За танаа баг юу хийдэг вүлээ? Авьяасын баг байгаа. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийн авьяасыг нэмэгдүүлэх. Оо яг үнэ. За тэгвэл хүүхд бүр амжилттай байгаа гэвэл анги яах вэ? Оо амжилттай байна тийм үү? За тэгвэл эдний баг одоо юу хийх вэ гэвэл бүгдээр бодно. За манай анги 3 дугаар улирал тийм үү? Амжилттай зүйл нь юу байсан юм бэ? Тийм биз? За энэ вэ. За мөн эрүүл мэндийн хувьд амжилтгүй зүйл нь юу байсан бэ гэд ангийнхаа амжилтуудыг бүгдээрээ гаргах нь байна тийм үү? За ингээд баг бүр өөртөө ярилцаж байгаад за багийнхаа амжилтыг гаргацгаая. За эхлээд манай 3 дугаар улиралд ямар зүйл за зэрэг хийгээд ажлаа сайхан хуваагаад нөгөө цаасаа бас гаргаж ирээд диаграмаас зэрэг хийх юм байна те. За нөгөө судалгаагаа гаргаад ир бүгдээрээ. За эхлээд эднэрийнхаа ярилцж байгаад гарга. Хүүхд болгон сандаа энэ дээр хэлнэ. За нөгөө эртний дэвтэр энэ төр одоо гаргаараа. За танаа баг юу болж байна? За хүн болгоо эхлээд саналаа сайхан хэлчих. Оо яг үнэ ангийнхаа дүнгийн анализыг харж агаад дөрөмт хувцс. Дэлгэр талаа туслаараа шугамдаад өг. Гараа дээш нь гаргаад. Сайхан туслаад. Оо зарим нь сандаа сайхан гэл. Манай ингэж ямар давуу тал гарсан цаг ашиглалт дээр тий. Өмнөх улиралд 2 дугаар улиралд ямар байсан 3 дугаар улиралд яаж сайжирсан гэдгээ тийм үү? За танаа баг дуусч гинэ. За энэ чинь таад хэрвээ тоо баримт байгаа бол энэ чинь графикаар үзүүлж болно тий. Тийм байж байгаа тийм болсон ч юм уу. За аваачаад наач. Хийсэн диаграм байвал яг доор нь харгалзах. Оо сайн байна. Бусад багуудтай хаадах зай бас үлдэн штэ хүүхдүүд тий. За аваачаад баг болгоныхоо доор тавина шүү. Оо сайн байна. За тэгээ байрлуулчих бүгдээрээ. За үлдсэн багууд нь энэ зайнуудад байрлуулчих. За хурдан наагаараа аваач.
За энд Нандин Эрдэнэ ард наач. Аа зэ. Та хоёр жоохон цаашаа болоод өгч. За үлдсэн баг нь энд багтах болов уу? За энд эсвэл наач дөө энэ хавь руу наач. За эхлээд бүгдээрээ хэний баг эхэлж ярих вэ? Тайлангаа тавь. Багийнхандаа. За сурлагын ахиц амжилтын багаас эхлэе гинэ. Манай болохоор сурлагын ахиц амжилтын баг байгаа. Амжилттай байсан зүйл нь болохоор нэгдүгээр үлдэл хоёрдугаар үлдэл ДП 5 байсан бол хоёрдугаар үлдэл ДП 1 болгон багсан манай эцнийг амжилттай. За сайн байна. Ангийнхаа сурагчдад Монгол хэлний татвар ангийн амжилтыг авахгүйсэн. Оо сайн байна. Багсан сурагчид болохоор их дэвшин гар мандах буян шиг бэлгүүнээр байгаа. За сайн байна. Манай амжилтгүй гэж бодож байсан болохоор ангийн За анхаарах шүү бүгдээрээ. бүгдийн байхгүй болох чадаагүй байгаа. Ааха. Ангийн бүгдүүд Монгол хэлний татвар манай За сайн байна. За энэ ямар учиртай зүйл юм бэ? Энэ диаграм? 20 дугаар агсан амжилтын дүнгийн диаграм гаргав. 26% нь болохоор B, 17% нь болохоор A дүн, 7% нь F дүн, 29% нь D дүн, 21% нь C дүн байна. Оо сайн байна. За ийм амжилт бол манай анги бол 3 дугаар үлрэг гаргасан юм байна те. За баяр хүргэе бүгдээрээ. За дараагийн багийн тайлангаа сонсъё бүгдээрээ. За манай анги цаг ашиглалт дээр ямар амжилт гаргасан юм бэ? Амжилттай зүйлээр нь манай ангийн доцоорч бас илүүс өгдөг эрс багс чигээс хичээлийн цагийг үр дүндээ өнгөрүүлээд завсарлааны цагаар хоцорхойлоо өглөө их хүүхдүүдийн тоёс нэг цаг дээр хүүхдүүд хичээл дээр нь хаяа чихэр сонсоод уцаа оролдох буюу тоглолдог. Оо яг үнэ ингээд цагаа бас ашиглаж чаддгүй өнгөрөөд юм байна те. За доор нь Манай ангийн диаграм гаргав. За. За номын эрдэнэ тайлбарч. Ямар амжилттай байсан тэгвэл? Баяр нөгөө энэ цэглэн болохоор суур тастай өгдөг. За. Шагналгаар тастай өгдөг. Энэ ногоон өрчтэй өгдөг. Энэ тор чиглэл. Ягаан чиглэл өгдөг. Юу. За бүрэн. За. Оо сайн байна. За баяр хүргэе. За дараагийн баг гараад ир те. Манай юу гэхээр тунхаас 80% цэвэрчихгүй. За. Тэгээд 80% 41 хүүхдийн 39 сэрвэтэ. За. Ариун цэврийн байдлаар 13 таарах юм байна. За. Ааха. За Батүлэг ярих уу? Амжилтгүй байсан зүйл нь? За. Амжилтгүй байсан зүйл нь бол шинэ хог бодлол 5% хог хаягдсан маань нэмэгдсэн байгаа. За. Өөрчлөгдөж байгаа ихтэй бас. За сайн байна. За ямар ч ихсэн өөрчлөгдөж байгаа гэж юм те. За энд юу харуулсан? За 80% нь цэвэрч 20% нь за гэж гар. За. 3 дугаар үлрэлт агсан. Өмнөх үлрэлт 2 дугаар үлрэлт ийм байсан юм байна те. За сайн байна. За дараагийн багийг сонсъё доо. Манай болохоор авьяас хөгжүүлэх баг байгаа. Тэгээд манай багийн амжилттай байсан зүйл манай багийн өмнөөс манай ангийн амжилттай байсан зүйл нь ангийн 41 хүүхдээс 23 хүүхэд буюу 54% нь секс тоглосон сургууль дотор секс тоглосон хамрагдсан байгаа. Сайн байна. Сургуулиас гадуур болохоор 15 хүүхэд секс тоглосон хамрагдсан. За. Бас нэг амжилттай байсан зүйл нь гэвэл манай ангийн бэлтгэл очиж юу Удаагийн нэрээр бацлах дооны тэмцээнд 2 дугаар байсан. За сайн байна. Тэгээд амжилтгүй харах амжилтгүй байсан зүйлс нь гэвэл ангийн 41 хүүхдээс 18 хүүхэд нь сургууль дотор секс тоглосон хамрагдаагүй. Тэгээд юу 26% сургуулиас гадна секс тоглосон. За сайн байна. За. Манай энэ баг. За. Сургуулиас дотор явдаг хүүхдүүд 54. Сургууль дотор авч явдаг хүүхдүүд 46. Тэгээд сургуулиас гадуур хамрагддаг сургуулиас гадуур хамрагддаг хүүхдүүд байна. За сайн байна. За баяр хүргэе. За хамгийн сүүлийн төлөвшлийн бага бүгдээрээ сонсъё доо. За. Манай анги 28 сургуулиас хамгийн дөрөв нормыг жижигсэн байгаа. Оо тий. Тэгээд манай төрийн дуу болон гимнастик хийж хийсэн байгаа. Ааха. Энэ үйлдэл ажил болсон манай ангийн хүүхдүүд 2-2% хараалын бүдүүлэг хийлгэж болсон. За хэрэгэлдэг байгаа юм байна тий. За. 37% хүүхдээс 37% төрийн дуугаа нэг үндэслэлээс дуулдаг. За сайн. За энэ доор юу илэрхийлсэн? Багны график. За. Бас харьцуулт
За. Энэ 63% болохоор өмнөх бол нөгөө төрийн тулаад шитлээс сэтгэлээсээ дуулах хүмүүсийн хувь нь 63 байгаа. Нөгөө сэтгэлээсээ дуулах хүмүүсийн хувь нь 37-аар 3 дахь бол 87-аар өссөн байна. 87-аар. Оо, сайн байна. Агсан байна те. За. Энэ ч гэсэн гимнастик хөдөлгөөн тасгал энэ ч гэсэн өмнөх бүлэгтээ 76% байж байгаа. Тэгээд 91% болоод өссөн. За, сайн байна бүгдээрээ баяр хүргэе. За, тэгвэл одоо ийм олон амжилт гаргасан байна тийм үү? За, тэгвэл бүгдээрээ ингэ. Танай багаас манай ангийн эрүүл мэндийн хувьд хамгийн сайн байсан болон эрүүл мэндийг одоо нөгөө сайн биелүүлэхэд хэн хамгийн мундаг амжилтуудын эзэн байсан бэ гэдгээ нэг хүүхдээ бүгдээрээ тодруулаад энэ дээр нэрийг бичээд тэнд авчиж наач. За, харин багш нь дахиад нэг хуулга өгсөн байгаа тийм үү? За, энийг тухайн хүүхдийнхаа ингэр дээр нь авчиж наач. За, урлаараа баг болгоно нэг хүүхдүүд шалгаруулчих. За, гэж авчиж наач. За, тэр хүүхдийнхаа ингэр дээр авчиад амжилт одын эзэн. Чи төлөвчлийн хувьд манай ангиас 3 дугаар үлрэлт хамгийн мундаг нь байлаа гэд. За, наагаараа авчиад. Авчиад наагаад өгч. За. Ингэр дээр нь авчиад наагаараа. Ингэр дээр наагаад өгч авчиад. За, хин амжилт одын эзэн болсон багш нар харъя. Оо, дэлгэр далаа. Эрүүл мэндийн хувьд анги одоо ариун цэвэр ялгад хамгийн сайн оролцох юм бэ. Баяр хүргэе. Бидгүй учраас авиасын хувьд. За, манай хоёр юу болсон бэ? Сурлагын хувьд. Танаа. Сайн байна. За, эдгээр сурагчдаа бүгдээрээ баяр хүргэе. За, одоо тэгвэл бид нар юм байна. Одоо бид нар энэ амжилтгүй зүйлээ амжилттай болгохын тулд юу н яах ёстой юм бэ? Яг үнэ. За, тэгвэл бүгдээрээ энийг гаргаж ирэхийн өмнө энд бол та бүхний хичээл зүтгэл болон хүн бүрийн хувь нэмэр тийм үү? Хан баяр ямар хувь нэмэртэй, нямд орж ямар хувь нэмэртэй ингээд. За, багш нь тэгвэл та хэд цаас дараагаад өгсөн байгаа цагаан цаас. За, энэ цаасан дээр бүгдээрээ. За, эхлээд ингэ шүү арда. За, энэ дээр чи өөрийнхөө хувьд ангийнхаа амжилтгүй байгаа зүйлийг амжилттай болгохын тулд чи юу хийх ёстой гэдгийг эхлээд ганцаараа бодно шүү. За, ганцаараа бодоод биччихээд дараа нь хосоороо энэ хоёр жишээ бодоод хосын санаагаа энэ дээр бичнэ. Хамгийн сүүлд нь бүгдээрээ багаараа гаргасан санаагаа танах айл юу вэ? Ногоон тий. За, тэгээ багаараа гаргасан санаагаа өнгийн цаасан дээрээ бичээ тэр хаандаа байрлуулна шүү. За, эхлээ бүгдээрээ ганцаараа бодоодох. Ангийнхаа амжилтгүй зүйлийг амжилттай болгоход миний хувьд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгээ боддоо. Би юу хийж чадах юм? Тийм үү? Ангийнхаа амжилтгүй зүйлийг амжилттай болгохын тулд хүн бүрийн хувь нэмэр чухал юм байна. За, ганцаараа бичсэн үү бодоод? Сайн байна. За, танаа багаас бичсэн үү? За, тэгвэл багийн ахлагч одоо 2-2-оор нь яриулж. Хосын санаагаа бүгдээрээ гаргая тийм үү? Тэгвэл хоёулаа одоо тэгвэл чинийх хараа тийм байх, минийх одоо илүү давуу байна гэдгээ. За, хосоосоороо ярилцаад хосын санаагаа ягаан цаасан дээр биччих бүгдээрээ. Сайхан санаагаа. Хоёрын санаа гарцсан уу? За. Болцсон уу? За, хосын санаагаа гаргасан бол бүгдээрээ багаараа нэгтгэхээрээ саналаа. За, энэ цаасан дээр бүгдээрээ манай багийн хувьд нэг шугамдаад яахан зүгээр сайхан. Одоо бүр хос бүр санаагаа энд тусгаж өгнө вэ тийм үү? За, бичсэн бол ийшээ ингэж. За, ерөнхийд нь одоо бүгдээрээ дундаас нь гаргаж ирээд. За, хосын санаагаа гаргасан бол яг үнэ хос бүр санаагаа хэлж өгнө вэ тийм? Тэгээд дундаасаа аль нь хамгийн олон давхардж чинь, аль нь хамгийн зөв санаа вэ гэдгээ дүгнэлт гаргах нь. За. Хосын санаагаа гаргасан уу? За, одоо тэгвэл энэ цаасан дээр бүгдээрээ нэгтгэж. За, хос болгон сандаа хилээд өгч. Бичсэн үү? За, тэгвэл өөрийнхөө багийн харгалзах нэрний доор наачих. Яг үнэ. За, танаа багийн хувьд эрүүл мэндийг сайжруулахын тулд тийм үү?
бид нар юу хийж чадах вэ гэдгээ сайхан бодож байгаа. Тэ? Тийм юм хийчихвэл бидний амжилтгүй зүйл амжилттай болох гээд ин гэсэн санааг байх нь тэ. За. За танаа баг. За өөртөө харгалцсан нэрний доор аваач наач. За сайн байна. За тэгвэл бид нар дараагийн удирдал ер нь эдгээр зүйлүүдээ биелүүлэхийн тулд яах ёстой байх нь вэ? Сайн хичээх ёстой байх нь. Тэгвэл ер нь өнөөдрийн цаг дээрээс хүүхдүүдээ юу ойлгож авбаа? Өнөөдрийн хичээлээс гадуур үйл ажиллагааны цаг дээр за төгөлдрөө сонсъё багш. Үйл ажиллагааг дүгнэж гаргаж тэр нь тэрийг дараа удирдлынхаа зорилгыг тавьж ажиллах. Яг үнэ маш мундаг байна. За. Алдаан дээрээ суралцаж дараа нь тэрийг яах юм? Гарахгүй байхад анхаарах нь байна те. За танаа багаас юу ойлгосон? Хийсэн ажлынхаа үр дүн дараа нь тооцож тэгээд дараагийн үйл явцтай. Яг үнэ үр дүнгээ тооцох ёстой юм байна. За багш нь хинээс